Эрүүл байрны эм цумын ойн монголчуудын цагаан сар болохтой холбогдуулан хаврын тэргүүн сар эхэлдэг. Хаврын улирлыг монголчууд тамир дахиад оройтох, ядар сулдаг, хахирхатуу цаг хэмээн нэрлэдэг. Тийм учраас сар ус хүртэл тамирдаж доройтдог хэмээн ярьдаг. Яагаад гэвэл хаврын улирал дэлхийн газрууд нараа урьдчилж өрөх хүний био хэмнэлд өөрчлөлт орсонтой холбоотой хэмээн үздэг. Тийм учраас та бүхэн бясалган зөвлөгөөгүй нэгдүгürt нь бол сайн унтаж амрах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл хаврын улирал өдөр хүртэл шөнө богиносч хүний нойрны био хэмнэлд өөрчлөлт орсоод сайн унтаж амнаад байхдаа сэрэг талтай байдаг. Хоёрдугаарт нь шингэн зүйл сайн ууж хэрэгтэй. Яагаад гэвэл гадаад орчинд улаан болох уурших байдлаар одоо захын судастэл шингэнэ алдах байдлаар шингэнэ их амархан алддаг. Гуравдугаарт нь бол дасгал хөдөлгөөн сайн хийж байгаа хэрэгтэй. Яагаад гэвэл улирал солигдох, хүний био хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дасан цогцох чадвар одоо сайжруулах хэрэгтэй байдаг. Дөрөвдүгээрт нь бол шимтээ хоол унд хэрэглэх ёстой. Яагаад гэвэл даавар, буцаж солилцоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор илүү их одоо шимтээ хоол шаарддаг.